За хэдүүлээ эзний үгээр хандцгаая. За тэрнээс өмнө нэг асуулт байна. Таад ер нь шүлэг яруу найраг хэрэг сонирхдаг вэ? Авуугийн тавг сүрэнгаа, Пүнцгийн Бадарч, Ташбалбаргай, Инчний Чойном гэдэг. Олон хүмүүсийн шүлэг яруу найраг байдаг те. Амьдтай бие биеэ хайрл, боржгоны бор тал, ардын дуу шиг заримдаа зүгээр ингээд уншихад ухаар л авахаар. Пүнцгийн Бадарчгоогоос 100 эрхэнд ороход нь асууж ирсэн. Ер нь одоо ямар үед онгод гэх юм уу те шүлэг ордог вэ гэдгсэн чинь. Ер нь ингээд айгүй хэцүү заримдаа ингээд зовлон уух шүүтэй үед. Эсвэл их баяр жаргалтай үед ордог. Тэгээд нэг фэйсбүүкээр айгүй их яваад байдаг шүү дээ. Уудам л гэдэг өөлөх газар энэ орчлонд чи алга байна шүү дээ гэдэг. Тэгээд тэрийг асуусан баг Пүнцгийн Бадарчгоогоос. Та энийг ямар үед биччихсэн бэ гэдгсэн нөө хөгшнийг ханигаа алдчихад эрэгтэй хүч нэг хүний хажууд өгүүлж чаддгүй юм шүү дээ. Ер нь бид нар тийм шүү дээ. Тэр нь уйлах гэхээр хүмүүс ингээд дагаад энэ одоо яаж байгаа бол ийж байгаа бол хажууд нь ингээд тайвшруулах ингээд суугаад ирсэн. Энэ ч ганцаараа байгаад уйлмаар байсан учраас яг тэр үедээ энийг би зохиосон гэж ярьж ирсэн. За би нэг Чойномгийн нэг шүлгийг та уншиж өгье гэж бодож байна. За уурам нь хурч байна гэдэг энэ Чойномын шүлэг. Санаанаас гарамгүй 9 жил минь сахалт Чойномыгоо битгий мартаарай. Өгсөн хүнд нэхэж олгодог. Үнгүй алдар, үнгүй магтаал хэрэггүй. Үнэн хэрэгтэй. Цэцнүүдийн дунд тэнэг явхад цэнгэл жаргалд илбэг олдох юм. Тэнэгвэндийн дунд л цэцэн байхад тэрнээс илүү зовлон алгадаа. Яаж болохгүй залахгүй нөрчлөнд яахаа мэдсэн юм бол яах гэж би эрт төрөөвэ. Сэргэлэн цаваа явхад хад чулуу хүртэл дуулна. Сэтгэл имзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна. Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын ихнэрч тагна. Өвдөж зовхын цагт бурхан хүртэл зүхтаана. Зугаалж цэнгэж явхад 100 түмэн нөхөдтэй байлаа. Зуурдын зовлонд унахад 100 холн нохтой болох юм аа. Тэгээд цаашаа уншуулын айгу алдартай. Тэгээд энэ шүлэг яагаад алдартай вэ гэвэл Чойном энэ шүлгээсээ болоод 4 жил одоо чанга дэглэмтэй шоронд суусан. Тэгээд энэ шүлгийг цаашаа унших юм бол амар юу айгу хатуу хэлсэн байна. Тэр зарим энэ шүлэг яруу найраг бол хүний яг амьдралын яг тэр зовлон уйх шуутай үед төрж гардаг юм байна л да. За тэгээ би бас дахиад нэг шүлэг одоо эндээс дуулал намаас уншиж игээ. Дуулал 55. Удирдачид утсан хөгжмөөр Давидын маскил гэж. За бурхан залдралт минь чих тавиач. Намайг ухад бүү нуугдаач. Намайг анхаараач. Надад хариулаач. Би шандал дотроо яолон үнэхээр үүмэрч байгаа нь дайсны дуу хийгээд буруутын дарамтаас болсон болоо. Тэд над дээр хөнөөл авчирч уурандаа тэд намайг үзэн ядаж байна. Миний дотор зүрхэм дэлсэж үхлийн айдас намайг нүмерчээ. Айдас дагжилд надад ирж би аимшиг давтжээ. Би тагтаа шиг жигүүртэйч болоосой. Тэгвэл нисэн удаж амархсан. Харагтун алс хол дайжиж цүлд хоноглогсон. Салхи шуург хүй салхинаас зүхтах газартаа яархсан гэж би хэлв. Би хотод хүчрхийлэл хийгээд тэмцлийг харлаа. Үүмүлээч эзэн хилүүдийг нь хутгалдуулаач. Өдөр шөнөгүй тэд тентхийн хэрэм дээгүүр тойрон явж байна. Түүн дотор нь ёсон бус ба зовлон бий. Түүн дотор нь хорлол бий. Худал болон мэхлэл гудамжнаас нь үл сална. Учир нь намайг доромжилдог нэгний дайсан минь биш. Тийм байсан бол би тэсгсэн. Миний эсрэг өөрийгөө өргөмжилдэг нэгний намайг үзэн ядагч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдсан. Гэвч надтай ижил тэгш хүн. Миний анд ба дотны минь найз билээ. Бид хамтдаа таатай чуулал хийж Бурхны өргөнд олонний түнд алхаж байсан. Үхэл тэднийг залгин хоосруулаг. Үхэгчдийн орон руу амьдараа явг. Учир нь амьдардаг газар нь ч тэдний дотор нь ч ёрын муу юм. Харин би Бурхныг дуудаж эзэн намайг авна. Үд шөглөө болгон үд үндч би үглэн гонгинох бөгөөд тэрээр дууг минь сонсно. Миний эсрэг олноороо игнэнсэн тул тэрээр нь тулаанаас амийг минь амар тайвнаа аварна. Эртнээс оршигч нэгэн болох Бурхан сонсоод тэдэнд хариулна. Тэд үл өөрчлөгдөх бөгөөд Бурханаас ч юм. Өөртөө 50 байгчдын эсрэг тэрээр гараа сунгаж, тэрээр гэрээгээ зөрчжээ. Түүний ам хийлг цүцгийн тосноос ч ялдан байсан. Харин зүрхэнд нь дайсагнал байв. Үгсэн чөдүүн тосноос ч уян зөөлөн байсан. Гифтэд илд сугалсан байв. Ачаага эзэн даатах. Тэр чамайг түшин тэтгэн. Зөвхтийн ганхыг тэр зөвхөзөөч өвшөөрөхгүй. Бурхан та тэднийг сүүлийн нүхэнд унгана. Цуст мэхлэгч хүмүүс өөдрүүдийнхээ хагасч хүрэхгүй. Харин би танд итгэх болно гэсэн. Түрүүн нэг Чойном тэр шүлгийг уншаад тэр Чойном бол юу яасан юм бэ л дээ хөрхөө. Яг энэ шүлгийг бичсэн үедээ гэр оронгүй. Тэгээ сүүл шоронд байх хугацаанд соронгоос гараад найз нь одоо танил талаараа явж хагаад
залуудаа нас барсан. Тэгээд яг юу тавьсан юм бэл. Ясны сүрийтэй. Тэгээд тэр хүний яг тэр зовлонтой үедээ бичсэн айгүй олон шүлгэнүүд байдаг л да. Охиндоо бичсэн загтал шоронгийн дуумууд. Тэр мөрийг уншихаар амар өрөвдөлтэй. Маш өрөвдөлтэй. Амьдрал. Тэгэхээр сая би уншлаа тэ Давид. Тэр Давидын юм бид ингээд дуул номыг уншихаар заримдаа зүгээр нэг яруу найр шиг тий. Шүлэг шиг өнгөрдөг. Гэхдээ энэ дуулал ер нь Давидын яг айгүй хэцүү амьдрал дунд нь гашуу цөхрөл дунд байж хат энэ дуулалыг бичсэн баг. Тэгэхээр энэ дуулалтай холбоотой түүх нь юун дээр гардаг вэ гэх юм бол 2 дугаар Самуэль 15 16 дугаар бүлэг дээр байгаа. Та хэд маань дараа нь энийг сайхан уншичаарай гэж хүсэж байна. За тэгээ би эндээс яг ямар хуу үед болж ирсэн юм бэ гэдгийг нэг жоохон товчхыг ярив. За тэгэхээр Давидын хүү Абсалом гэж нэг залуу байсан. Яг энэ дуулал 55-ыг бичиж байгаа нөхцөл байдал бол Давид тэр хүү Абсалом нь аавыгаа амьд дээр нь хаан ширээгийн булах гэсэн оролцсон ба. За энэ түүх яг юунаас эхэлсэн гэвэл Давидын одоо нөгөө их өөр нэг хүн байгаа. Амнон гэдэг. Тэрний дүү Тамар гэдээс. Тэгээ Амнон гэдэг хүн одоо Абсаломын дүү Тамарыг хүчрхэлсэн. Одоо эцэг нэгтэй их өөртөө хүмүүс шүү дээ. Тэгээ энэ үйл явдал дээр Давид нэг юм ярьж чадаагүй. Тэгээ нэг амар тэг шийдэг учраас Абсалом 2 жил чимээгүй явсан баг. Энэ үйл явдлын дараа 2 жил явсны дараа Амнон ахыгаа хөнөөсөн. Тэгээд Амнон ахыгаа алсны дараа Гишүүрийн хаан руу зугцсан. Гишүүрийн хаан бол одоо Абсаломын ээжийн аав нь Абсаломын өвөө байсан. Тэгээд Гишүүрт очиод 3 жил тэнд нуугдсан баг. Давидаас. Тэгээд Давид юунээс хойш яг 3 жилийн дараа хүүгээ дууцсан. Абсаломыг буцаад нутагтаа. Тэгээд нутагтаа очсны дараа дахиад 2 жил уулзаагүй. Тэгээд нэг өсөндө 5 жил Абсалом Давид хоёрыг нүрээ хараагүй. Эцэг хүү хоёр шүү дээ. Би юм нэг хараагүй. За энэ үйл явдлын дараа яасан гэхээр ерөнхийдөө Абсаломд нэг юм бодол төрсөн байгаа юм л да. Давидыг яг хэргийг шүүх чадваргүй ер нь альва болсон үйл явдлыг одоо шийдвэрлэх чадваргүй гэсэн нэг тийм дүгнэлтэнд хүрсэн байгаа тийм. Тэгээд энэ зүгээр Абсаломыг ингээд харуул Абсалом бол асар тийм нарийн төлөвлөгөөтэй их стратегтэй хүн байсан. Нөгөө ахыг алахын тулд 2 жил хүлээж байгаа шүү дээ хүн. 2 жил бэлдэж. Тэр 2 жилд бол те нөгөө ахтаа уулзаал инээгээл хөөрөө явж ирсэн. Тэгээд аав дээрээ буцаж ирсний дараа 4 жил. За яг нөгөө их хил дээр бол 40 жил гэж. Давид хаан дээр одоо тухайн үеийн Израилийн нийгэмдэр бол хаан дээр зарим хүмүүс хэрэгээ авчирдаг. Дав заалтгаад те зарим хэргийг за миний хүсснээр энэ шудраг биш шүүлээ гэж үзвэл хаан дээр аваачин. За илүү том одоо хүн амны хэрэг за газартай холбоотой өв залгууртай холбоотой хэрэг дээр хаанд заавал шүү очиж нэг хэрэгээ шийдвэрлэдэг байж л тээ. Тэнгүүт нэг Абсалом яасан гэхээр хаан дээр ирж байгаа тэр хүмүүстэй 4 жил магадгүй заримдаа 40 гэж өглөө болгон уулздаг байсан хааны үдсэн. За хэргийг сонсоо. За чиний хэрэг ямар юм? За наа чи айгүй сайн хэрэг байна. Гэхдээ хаан бол наадах чинь сонсоод тэг шийдэж өгөхгүй чамаг. Одоо нөгөө яг өнөөдрийн нөгөө PR шиг байгаа байхгүй юу? Тэгээд айгүй ухаантай залуу байсан юм. Хин нэг намайг шүүгчээр тавиасаа гэж. Хааны би намайг хин нэг хаан болгосоо юу хүмүүс тоохгүй шүү дээ. Юу яриад байгаа юм чи хаан болох чинь. Хааны хийж байгаа үүргийг хэлээд байгаа байхгүй. Хин намайг шүүгчээр тавьбал би чиний энэ хэрэгүүдийг энэ арт түмний хэрэгүүдийг шударгаар шүүгээд шудраг ёслог тогтоох юмсан. Тэнгүүд арт түмэн тийм сэтгэл нь татгадаж гисэн. Өнөөдөр ч гэсэн тэгдэг шүү дээ. Нийгэм дээр аюул олон залуучууд хүмүүс ингээл одоо баялагийг тэг шуурлах хэрэгтэй. Одоо үр хүү энэ юу гэдэг эмэгтэй хүүхдүүдийн асуудал төр зүгээр шийдэх ёстой. Шинэ дэш шүүх мөх шудраг байх ёстой энэ гэж ярьдаг. Хинч би улсын хурлын гишүүн болъё гэж хэлдэг тийм. Тэгэл яриад яваад 4 жилгээд ярьж байгаа шүү дээ. Ярьсаар байгаа л. Тэгвэл хүмүүс юу ямар бодол төрдөг гэхээр энэ залуу юм уу энэ хүн маш шудрагаар шийдэх юм шиг байна. Энэ хүнийг сонгоод үзье. Энэ хүнийг гаргаад үзье гэж боддог тийм. Тэр Абсалом айгүй стратегт яг ингэж хийсэн байгаа. Димж ярьсаар байгаа сүулдэ арт түмэн ингээд юу н Абсаломд айгүй бүгд сэтгэл тийм ингээд урваад одоо юу гэдгийг дэмжиж ирэх үед одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. За тэгээд 10 юун дээр ингэж яасан байгаа юм л та.
Тэр 2 дугаар Самуэлээс үүний хид хідэн ганц 2 ишлэлийг уншиж өгье. За яаж байгаа юм нөгөө бичиж авсан юм хаана. За ингээд юу яасан баг. За 15 та хэд дараа нь уншиж байгаа. Нөгөөд бичснийг хардггүй. За ингээд Давидыг ерөнхийдөө алхаар ирсэн. За энэ үед нь Давид яасан гэхээр Чидүн уул руу хөл нүцгэн толгоогоо бүтээгээд үйлээд алхсан баг. Энэ дуулал намыг хэдүүлээ дахиад харах юм бол 55 дээр бичсэн байгаа юм л да. Яг нөгөө одоо сэтгэл зүйн ямар хөө байсан бэ гэдгийг. Тэгэхээр дуул 55 дээр саяны уншсан хэсэг. За эхний хэсгийг харах юм бол ингэж. Бурхан залбиралд минь чих тавиач, намайг гуйхад бүү нуугдаач, намайг анхаараач, надад хариулаач. Би шаналл дотроо яолон үнэхээр өөмөрч байгаа. Дайсны дуу хийгээд буруудын дарамтаас болсон болоо. Тэд надад хөнөөл авчиж, уурандаа тэд намайг үзэн ядж байна. Миний дотор зүрхэн дэлсэж, үхлийн айдас намайг нөмөрчээ. Айдас дагжид надад ирж би аимшиг татчихээ гэж хэлсэн. Үхлийн айдас гэж хэлсэн тийм. Яг одоо бид нар ер нь одоо манай зөвлөөнийхөө ер нь ихэнх нь залуухан байна л да. Хүн юм жоо хөгшөөд ирэхээр үхлийн талаар их боддог болчихсон гэж байгаа юм л да. Одоохонд бол бид нар их бодохгүй байгаа тийм. Их бодохгүй. Тэгэхэд энэ хэн бол ингэж байгаа юм л да Давид. Яг энэ үед бол Давид 70 орчим настай байсан. За Абсалом бол 40 орчим настай байсан гэж үздэг юм бэл. Тэгэхээр яг Давидын хувьд ямар хөө байсан гэхээр манай хүн ингээд за өвхөл яг намайг гарцаагүй би бол өвчээж л та тий салах юм байна. Яагаад гэвэл бид нар түүхийг мэдэн шүү дээ. Одоо хаан ширэг булааж авахдаа ер нь үр хүүхдүүд нь ч юм уу хин нэг нь тэр хааныг заавал хөнөөж иж хаан ширэг аав. Модон шанийг түүх бид мэдтэй Монголд байгаа. Аавыгаа нөгөө түмэн шанийг айгүй сул дорой байна гэж үзээд аавыгаа хөнөөдөг. Абсаломыг адилхан. Давид тийм шудраг бол энэ хэргийг шүүж чадахгүй. Энэ бол жоохон сул дорой гэж үзсэн учраас төрсөн аавыгаа алхаа явж байгаа. Тэр иймэрхүү айдас тавцсан хүн яах вэ? Тэ. Одоо манай орхоол мэдж байгаа сэтгэл зүйч хүн. Хүн ер нь зүгээр жирийн стресстэй хүн яадаг вэ, тэ? Жирийн стресс нэг өөр. Харин үхлийн айдас гэдэг бол одоо бүр стресснээс хэд дахин илүү. Нэгдүгээр хүн яадаг вэ? Ингэдэг гин л дээ. Хүн бол ер нь бол нойр хаалгүй болж эхэлнэ. Хүн хүзээч унтж чадахгүй. Яагаад гэвэл үхэж байгаа учраас хин нэг намайг алах гээд хайгаад шүү дээ. Тийм болохоор унтж чадахгүй. Нойрноос хоолноос гарна. Депресд орно. Тэг ямар нэгэн нөгөө юу хайж эхэлж байгаа байхгүй. Хамгаалалт, тусламж. Тэгэхдээ тэр Самуэль номыг харах юм бол Израилийн ер нь ихэнх сайн төшмөл хүчшиг хүмүүсэнд Абсаломыг дагцсан байна. Энд дээр яг нэг юм байгаа л да. Давид өөрөө бас айгүй тийм сайн хан байж чадав. Ягаад Давидд их хүмүүс их дургу байсан гэхээр Давидын нэг хоёр юм зүйл дээр байгаа. Нэгдүгürt Давидын үед Давид ямар одоо нэг журам гаргасан гэхээр яг хаан дээр ирж байгаа хүн болгон нүрээ газарт хүртэл бүхих ёстой гэсэн журам гаргасан байна. Тэр Израильчууд биний айгүй дургу гэсэн. Яг бол бурхны л өмнө хүмүүс мөхөх ёстой тийм. Тэгвэл Давид бол яг тийм хүн болго ингээд мөхөх ёстой гэж. Хоёрдугаарт Давид өөрөө нэг Юда овгийн хүн. Тэр тухайн үед Израилийн төрд бол Юдагийн овгийнхэн төрийн нэрхэнд гарсан. Одоо манай Монголд байсан гэдэгтэй нэг одоо нэг нутаг басныхтайгаа ингээд гаргачаад тэгэл тэд нэг хоорондоо ингээд яг өөрсдөө ингээд хэрэгцээтэй ингээд юмаа хийгээ яваад байдаг шиг. Тэнгүүт нөгөө Израилийн бусад 12 овг. Ер нь бол тийм энэ дээр Давид айгу дургуун хүрсэн байгаа байхгүй. Тийм учраас яг энэ Абсаломын дараа Шеба гэдэг хүн юу гаргасан. Бас төрийн бослог гаргасан. Ер нь чи өөрийнхөө юудагаар захир. Израилийн 12-ыг бид нар өөрсдөө аваа явчих. Яг гэвэл төрд дандаа юудэчүүд болцсон. Тэгэхээр энэ Давид бас өөрөө тийм мундаг сайн бол бас хаан байж чадсангүй. Хэрэг шийдэх тэр ийм хүн байжээ бас асуудалтай тийм хүн л учраас. За тэгээд ингээд явж явахдаа манай хүн Чидүн уул руу хөл нүцгэн явж явахдаа энэ дуулал 55-ыг хэлсэн байгаа юм л да. Тэгээд Давидын маскил гэдэг нь шүлгэн залбирал гэсэн утгатай юм билээ. Тэгээд да яг зүгээр бидний хувьд
одоо стресстэж депресд орж уу гашууд одоо цөхрөл орж үзээгүй байхгүй л. Тэр үед та яадаг вэ? Тэ? Яг нь надад яах шаардлагагүй. Зүгээр та хаана очдөг вэ? Ямар арга хэмжээ авдаг вэ? Яг зөв би өөрийнхөө амьдралаас яг миний амьдрал бол сүрж ирсэн зарим хүмүүс бол мэдчихэж байгаа. Тэгээ яг арай чи ингэж те давич нэг үхлийн айц нүмрээгүй мөртлөө ингээ бүх юмаа алдсан мэдрэмж төрөх үед надад ерөөсөө бүх юм утахгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ эрэгтэй хүмүүсийн хувьд бол бүх юмнаас ингээ өөргөө тусгаалдаг те ажил төрөлдөөж авахаа ойлоод нэг фэйсбүүк мөк юугааж авахаа ойлоод гадуурч гарахаа ойлоод ямар нэгэн өрөөнд ч юм уу нэг газар ороод тэгээ таг болчихдог. Хаана амьд өгсөн бүүм. Тэгээ би тухайн үед тийм болчихсон. Тэгээд нөө жоохон ингээд хоол идэхгүй нойргүй яваад ирсэн учраас харлаад турцсан. Тэнгүүд хүмүүс ярьж байгаа юм нүүдгч уудаг болцсон гэж хэлсэн шүү дээ. Уг нь бол угаагүй л дээ. Ууц юм шиг харагдаад байгаа байхгүй. Бүр ингээд турж ицээд ядраад тэгээ депресд орсон үуч нөгөө унтахгүй байсараад ингээд бүр аим шиг юм болцсон. Тэгэхээр Давидын хувьд бол нэг талаараа бол энэ хүний хувьд тэ нэг үхлийн айцтай орсон хүн яг ийм болж тэ. Тэгээд 6 дээр бол хэлсэн байгаа юм л да. Би тагтааш гэж эгүүртэйч болоос. Тэгвэл нисэн удаж амархсан. Харагтун алс холд ажиж цөлд хоноглохсон гэж хэлсэн. Тэгээд Давид яг энэ одоо тэр 1-2 дугаар Самуэль 2 дугаар Самуэль 15 16 дугаар бүлгийг харуул манай хүн цөл рүү явсан баг. Бид нар мэдэн те. Анх нөгөө хаан болоод Саулаас зүгтөхдөө цөлд 10 жилийг 10 жил шүү дээ. Бүхэл бүтэн 10 жил цөлд нуугдж амьдсан. Бас үхлээс зүгтж. Тэгээд Давид энэ удаад 70 нас хүрчээд дахиад нэг тийм байдалд орохдоо хүн чинь нэг юм одоо нэг хорогддог, нуугддаг тийм газартай байт юм байл да ямар ч хүнд. Хүнд хэцүү болсон үед. Тэгэхээр Давидын хувьд бол цөл байсан. Тэгээд явхдаа айгу цомхон явсан. Нөгөө ч одоо айгу туршлагатай болсон байгаа байхгүй. Цөлд олуулаа явбал нуугдах газар олдохгүй тий. Чи бөө юм бол. Тийм учраас 15 16 дугаар бүлэг дээр хэлж байгаа. За та нар намайг дагаж яваа явах уу? Би цөөхүлээ явна. Тэгээд энэ дэр хэлж байгаа тий. Би цөлд очиж амарна. Цөлд. Яг би 2 жилийн нөгөө сайн хөшөөнд сэргэлтөөд гэдэг төсөл дээр ажиллаж ирсэн. Одоо энэ яг годомжны гэж ярьдаг шүү дээ тэр хүмүүстэй. Тэгээ тэр хүмүүстэй ингээ ярьж байхад бол тэр хүмүүс яг одоо энэ нөгөө амьдралд ингээд үнэхээр тий даад давшгүй хүнд хэцүү. Зовлон одоо тийм үедээ тэд нар хаашаа явдаг вэ гэвэл тиймэрхүү газар руу явдаг юм. Тэдний хувьд тэр бол нуугдах газар. Хүн тий одоо нөгөө тариншаа тий одоо бид тариншаа гэж тэнд намайг ажиллаж хагаад улсын начин цолтой хүн. Хотын миф байсан юм ихтэй. Цагдаагийн газрын дарга байсан хурамдаа. За тэгэл ер нь ингээд янз бүрийн том бизнесмен байсан хүмүүс. Тэд нартай ингээд ярьж хахад за гэр бүлээ алдсан ч юм уу бизнес нь дампуурсан тий эсвэл одоо юу гэдгийг амар амьдралд ингээд нөгөө даавш давшгүй хүнд хэцүү болох үед хүн ингэдэг юм л дээ одоо сэтгэл зүйн хувьд юм хорогдох газар бол хэрэв байвал давж гардаг юм тий үнэн үү тэгдэг гэж одоо орхотой ярьж тий а хэрэв тийм болдохгүй бол хүмүүс үнэ амиа хорлно а эсвэл ерөнхийдөө нөгөө таньшаанд очдог тий тэнд очиод архиугаар гол нь тайвширдаг юм л дээ нөгөөдхөө мартдаг гэх юм уу одоо тэрнээс нэг хэсэг хугацаанд ингээд гардаг юм байна л. Тэгээ би яг тэр үед тэгээд явж байхад манай нэг багын найз байсан. Алга болсон. 2 жил юусэн алга болсон байхгүй. Шивэд явж байгаад байж байгаад хурж ирээд алга болсон. Үгсэн амьд. Би тэнд болж байгаа хар хорин дээр шуудаа үрцэн. Гэхдээ чи чинь одоо юу вэ? 3 охинтой тий? Чи яагаад 3 охинтой ийм эцэг хүн биш яагаад энд явж байгаа юм бэ гэсэн. Амьдралаа ярьж байгаа байхгүй. Тэгээд айгүй хэцүү болсон учраас шууд сэмэ хуглаад уцаа хаяал бүх бичгээрмтээ ураад тэгэл тийш явцсан 2 жил. Тэг би тэндээс олж байгаа. Ах トゥ уус нэгэлж байгаа хэлсэн л дээ. Нүүт тэнд явж байна. Би амьд явж байна. Яг би яг өөрөө тэнд очихыг төгссөн байхгүй. Яг л би түр хэлсэн амьдрал миний амьдрал ингээ будаа болоод сүрээд гэх юм уу би бүр хинч биш болоод. Тэнгүүт нөгөө би тэднэртэй ч бүр 2 жил ажилласан сая. Тэднэртэй очих нэг баг хавраач хийхэл те. Үнээр та нар гэдэг яаж энд ингээ байгаад идэм бол гэсэн чинь хүн цөхрөлд ороод хинч биш болохоро ямар нэгэн хорогдох газар хайхтаа юу ч гэсэн хамаагүй очдөг юм л. Тэр хүмүүс бодож байгаа тэнд очив намайг ойлгох байх. Тэнд очивол би хөлөөм жишээгдэх байх. Яг л бусад газар нам хөлөөм жишэхгүй байх. Өө чи бүтэхгүй чи тий.
Тэгээ би нөгөө найз дээр очиод хэлээд яасан чинь би хажууд нь заа яг одоо шууд үнэн юм чинь тий. Нөгөө газар нэг хонж байгаа байхгүй хамт. Тэгсэн чинь маргааш нөгөө найз чинь манай тэр багын найз тэгж байгаа намайг. Чи дахиж ирвэл би чамтай тэгж харьцахгүй шүү. Чи ингэж явах хүн биш. Чи битгий ингэж яв. Чи заавал тэгээ минийхээс арай өөрөө чи даван тулах хэрэгтэй. Явуулж байгаа. Тэгэд миний хувьд бол яг тэр үед яг нууцгүй л хэлээ. Би бол айгүй цуглаанд яваал тэ үйлчлдэг байсан. Тухайн үед цуглаанд тарьчихсан. Тэгэл гэр бүл сал сарнаал үйлчлэлээ өгөөл бүх хүмүүс намайг блоклол зарим нөө чамшигт гэхгүй чи баг дахиж цуглаанд ирэх хэрэггүй энэ яриад миний айгүй ихчээс хүмүүсээ блок хийснээр дараа хүн яг тэгдэм байл. Юус нойр хөхгүй зөө. Шүүн ингээл ундангууд хөө ингээл зүрх яагаад өвдөл балбгана. Тэр үед яг хүнд яг нэг тийм хорогдох газар үнэхээр хэрэгтэй байт юм бэл. Яг би бол яг тухайд итгэлтэй нэг байж чадаагүй л дээ. Итгэлтэй байж чадаагүй ингээл хэл. Би яг Бурхны өмнө юусаа айгүй их гомдолс Бурхныг үгүйсгэсэн. Энэ юунд дээр айгүй сонирн л та. Одоо энэ 16 дугаар өшлөлтийг харах юм бол харин би Бурхныг дуудаж эзэн намайг аварна. 17 үл шүглээ болгон үд дундч би өглөн гомнох бөгөөд тэрээр дууг минь сонсно гэж. Ер нь Бурханд одоо гомдлох нь нүгэл үү? Юу гэж бодож байна? Одоо ер нь зарим шуулган тэгж ярьдаг шүү дээ. Бурханд гомдлоод Бурханд гонгно гэдэг бол чи итгэлгүй байгаа гэх юм. Ер нь тийм сургаал айгүйх явдаг тий. Айгүйх явдаг шүү дээ. Нууцгүй. Тэнгүүт хүмүүс юу гэж боддог вэ? За Бурханы өмнө гомдлоод гонгнох юм бол одоо гомдлох юм бол нүгэл юм байна. Би итгэлгүй болчих юм байна гэд ингээ яваад байдаг. Тэгвэл энэ Давидын одоо дуулалтуудыг харах юм бол айгүй их гомдол зүхрэл байдаг. Дуулал номыг нөгөө бидний төлөө ярьдаг ном гэж хэлдэг байхгүй. Яагаад гэвэл дуулал номуудыг бид нэр унших юм бол тэн дээр ямар нэгэн дүрм журм 10 хуультай хуулийн тийм ягшмал хууль байхгүй. Харин тэнд хүмүүний сэтгэл хөдлөл байдаг. Давидын зарим дуулалтыг харуул бүтэ ингэж биш болдгийн бах та гэмээр тийм. Би үхмээр байна. Би амиа дахиж одоо амьдрмааргүй байна. Эсвэл хин нэг тэрийг алаад өгөөч, тэрийг үхүүлээд өгөөч. Тэргээд бүр ингэж амар ингэчихсэн байгаа байхгүй. Харилцаа. Яг одоо нөгөө энэ харилцаа дээр ярьж байгаа л дээ хүмүүс. Одоо нөгөө юу гэдэг вэ? Ямар харилцаа гэдэг вэ? Аюу эрүүл харилцаа бол гомдлохгүй байх хэвээр. Одоо юу гэдгийг те. Тиймэрхүү юм ярьдаг те. Би энэ гомдлохгүй байх хэвээр хэрнээ хөтөр хөтөл гэдэг чинь. Яг энэ бол миний бодлоор энэ онол дээр бол байж болох байх. Онол дээр. Амьдрал дээр бол тэр бол хэцүү шүү дээ те. Яагаад гэвэл тэр гомдлдгүй харилцаа байвал тэр бол үнэн харилцаа байж чадахгүй байх. Миний бодлоо. Тэ? Эхнэр нөхөр хоёр. Одоо жишээ нь би одоо тэ орхоод ч юм уу заяад ч юм уу миний цамц ингээ үрчглөө шүү дээ. Би жоохон ядраад байна. Би жоохон өлсөд шүү дээ. Чи хоол игээд өгсөнгүү ингээ ярил болох юм. Гайхах нэстэ заяа орхоо ирэл. Бид нар ч одоо ямар хамааралтай байлээ гэдээ гайхах тийм. Гэхдээ харин улаанаа тэгвэл яах вэ? Эсвэл мэндэ заяад гэж гомдолж болох уу? Болно шүү дээ. Яагаад гэвэл эн чинь илхэн байгаа байхгүй юу? Илхтэй. Хэрэг би Бурханд гомдолж болдгүй байсан бол би Бурханд итгэхгүй байх байсан баг. Зүгээр миний хувьд. Яагаад гэвэл те намби ингээ гомдлох үед гомдлонгууд нүгэл болчтой, гомдлонгууд итгэл биш болчтой болвол тэр бол зүгээр хууль болчихж байгаа байхгүй тий. Ямар ч инрэл, нэгүсэл, харилцаа байхгүй. Тэгэхээр Давид Бурхны өмнө ингэж гомдол болж яагаад гэвэл Давид Бурхантай хийсэн гэрээ байгаа. Хаан ширээнд орохдоо тий хоньны бэлчээрийн араас авсан. Тэгэхээр Давид гомдол байдаг шүү дээ. Намайг хэн хаан болгосон? Та болгосон. Хэн надад амлалт өгсөн? Та өгсөн. Гэхдээ яг энэ Давидын энэ нөхцөл байдал бол өөрөөс нь болсон л доо. Манай хүн чинь нөгөө нэг Бачебад завхаарад тэгээд Натанаар дамжуулаад Бурхан хэлдэг. Чи хүнээс талд тэр хүнтэй завхаарад нөхрийг алсан бол харин би чамайг тэ чиний амьдралд чинь бүр олон хүний нүдэн дээр эхнэрийн чинь бусд хүнд өгөх болно гэж хэлсэн чинь тэр төрсөн хүн болж таардаг. Абсолют 10 жилийн одоо энэ бол нэг одоо яг энэ үйл явдлаас 10 жилийн өмнө болж байгаа үйл явдал. Тэгсэн ч гэсэн Давид гомдлоод байгаа байхгүй. Яг энийг ярьж байгаа шалтгаан нь юу гэхээр нэг хүмүүс заримдаа тэгдэг. Одоо жишээ нь би ингээд нөгөө яг тэр хэцүү болсон үед ингээд Бурхан гомдлонгууд хүмүүс тэгжсэн байхгүй. Чи одоо өөрөө энэ болгоныг хийчээд өөрөө алдчихад яасан гэж Бурханы өмнө гомдлоод байгаа юм бэ? Тэ? Бурханд ингээд яагаад байгаа юм бэ? Нэг талаараа бас зөв үнэн. Гэхдээ
хэрвээ чи би те яг бурханд үнэн голоос итгэл найдвараа тавьсан бол тэр итгэл дотор гомдол байх нь бол заашгүй. Яг энийг одоо яг энэ хэсгийг одоо мэдгүй эрүүл мөрөл гэж хэлж чадахгүй. Гэхдээ Давидын яг энэ дуулыг харах юм бол энэ бол үнэн харилцаа гэдэг утгаар нь Давид бичсэн. Бурхны өмнө байгаагаараа. Би бол тухайд бурханд гомдол хэлж хэлсэн. Бурхан үнэхээр та надад хайртай өглөө намайг битгий амьд сэрээ гэж. Би бурханд аягүй гомдолсон. Та би 20 жил танд ингээд хүүхд байхасаа явлаа. Яг миний буруу байгаа заяа. Тэгсэн мөртлөө хүн чинь тэгээд юм. Та яагаад тэрийг муугаар сайнаар эргүүлсэнгүй вэ? Та яагаад тэрнээс ингээд намайг хамгаалаад яг тэр үед нь болиулаад одоо юу гэдгийг сануулаад үрдчихсэнгүй вэ? Тэглээгээд бурхан намайг чим үү одоо тий надад гомдлоод чим үү итгэлгүй чим үү гүнүгэлт ингээд намайг наслаад чим үү өшгөлөд хайчааг. Харин бурхан яг Библиэлд бол гомдол гэдэг бол юу одоо Давидын дуулуудыг харахад юу хэлж байгаа вэ? Энэ хүн зовлонгоо илэрхийлэх нэг арга. Хэрвээ тийм юм байхгүй бол хүн ер нь солиорн тий. Одоо сэтгэл зүйчтэй хүмүүс яах гэж очиж байна. Магадгүй зарим үед бол тэрийг л ярих гэж очиж байгаа шүү дээ. Хэцүү байгаагаа хэн нэгэнтэй хуваалцгаа тэрийг одоо тий нээх гээ. Тэгэхээр бурхны нэг гоё юм. Миний хувьд бурханд итгэдэг гол шалтгааны нэг бол яг юм. Би бурхны өмнө гомдлож болдог байгаагаараа. Гэтэл яг нэг домжилж бол болохгүй тий. Би одоо жишээ одоо эхнэр нөхөд би энийг гомдолж бол болно. Чи намайг ингэсэн үтгс. Тэрнээс биш чи юм уу бүдүүн, чи юм уу ийм гэдэг одоо тэгвэл арай нэг өөр байх. Гомдлох гэдэг бол арай өөр. Тэгэхээр Давид бол бурхны өмнө аягүй гомдолж байгаа. Өгдөг болгон гомгноод, гомдлоод, уйлаад, хайлаад тэглээгээд бурхан тэрнийх дуртай биш ч гэсэндээ тэрийг буруутгадаг. Тэгээд яг Давидын бас нэг аимшигтай одоо энэ үйл явдлыг хамгийн хэцүү болгож байгаа зүйл нь тэр 10-аас 12 дээр бичсэн байгаа юм л да. Учир нь миний эсрэг яавсан тэр хүн дайсан юм байсан бол одоо хамаалга. Гэтэл энэ миний хамгийн сайн найз, хамгийн дотны нөхөр энэ Ахатпел гэдэг нэг хүн байсан баг. Ахатпел одоо хэрвээ 2 дугаар Самуэль номыг уншвал тэн дээр байж. Энэ хүн маш мэрэгэн цэцэн. Тэр хүний одоо зөвлөгөө бол баг бурхны үг шиг тухайн бодогддог байсан. Ийм дотны зөвлөх нь нөгөө өстой гал усан дундуур те босож Израилийн хаанчлаг тогтоосон тэр анд нь хүүртэй нийлцээ явж байгаа юм. Хүүгийнхэн талд орчихсон. Яг одоо бид нэг гадуур явж байгаа нэг хүнтэй муудалцаад чамайг ална шүү гэдэг бол бид нэг тоохгүй бах тий. Яа нэ тэгжлээд нэг гай. Юу мэдгүй хүн. Тэгтэл чамайг ингээд бүх амьдралыг чинь мэддэг. Чиний сул талыг, чиний мөнгөтэй байгаа, мөнгөгүй байгаа, өвчтэй байгаагүй, өвчнгүй байгаа, хідэн хүүхэдтэй ямар зуршилтай байв одоо юу гэдгийг тий дансандаа хідэн дөрөвтэй бүгдийг чинь мэдж байгаа хүн чиний дайсан болчихвол яах вэ? Аюу хэцүү шүү дээ тий. Тэгвэл бүр хэцүү байхгүй. Нуугдах газар олдохгүй. Чиний за ямар зуршилтайг чи мэдж байгаа учраас аюу хэцүү байхгүй. Тэгээд Давид энийг хэлж. Одоо ингэчлээ. Нөгөө хүн бүр миний бүх юмыг мэднэ. Би хаашаа нуугдах вэ? Хаана очиж тий хорогдох вэ? Тэгээд ингээд дуусан байгаа юм л та. Яг би түрүүн чойн мэг хэлсэн те чойн болоод энэ одоо зарим энэ мундаг энэ том найрагч нарын зарим шүлгүүд бол яг бид нар ингээд мэдхгүй ч гэсэн ингээд унших үедээ айгүй гоё байдаг шүү дээ ухаарлаа. Яг тэгвэл яг амьдрал дундаас гарч байгаа учраас амьдралын хүндгцүү дундаас гарсан учраас бид нар одоо болтол ингээд уншихад бас ухаарлаа өгөөд. Яг зүгээр чойн ингээд шүлгүүдийг уншихаар чойн айгүй өрөвдөлттэй байдаг л те юу гэхлээр ингээд те дандаа намайг ингээд дурсаж яваарай. Намайг санаж яваарай. Миний тэмцэж исэн юм. Та нарын цаг үед миний туулж байгаа энэ зовлон бэрхшээл байхгүй байгаасаа ч гэдэг юм дандаа нэг тиймэрхүү үед. Хэрвээ бид нар Давидын энэ шүлэг найраглалыг ингээд унших юм бол Давид тэр хүнд хэцүү үед зовлон бэрхшээл дундаа юуг хэлдэг вэ гэвэл дандаа эзэн дотор хорогдорой гэдгийг дандаа хэлдэг. Бурхан дотор хорогдорой. Үхлийн айдас дунд, цөхрөл дунд хүнд хэцүүг туулах үедээ чи хаана очиж болох вэ? Яг одоо нийгэмдэр бол миний дөрөв хэлсэнчлэн хүмүүс магадгүй одоо тэ архитект байна уу, домтолт байна уу, зарим нь амиа хорлогч юм. Тэр бол үнэхээр тоглоом биш байхгүй. Хэцүү. Харин итгэгч бидний хувьд хэрвээ бурхантай яг жинхэнэ одоо үнэн харилцаан дотор байгаад эзэнд үнэхээр итгэл найдвараа тавьсан бол бидний хорогдох газар хаана вэ гэвэл
бурхан болж байгаа. Гэхдээ бурхан дээр очихдаа яг энэ Давидтай адилхан гомдлж болно. Гомдлоо чи бүгднийг эзэн өргөөд үзээрэй. Үнээр тайвширдаг. Үхмээр байна, ингэмээр байна. Би бол бүр аюул их залбирсан. Тэр мөнгө хүлээд өгөөч, тэр мөнгө будаа болгоод өгөөч. Эсвэл намайг битгий амьд үсрээгээч. Надаа ерөөсөө бид 20 жилээ би өөр тэгж залбирсан. Та миний 20 жилийн надад мөнгө болгож өг. Бас жоохон баян болж байгаад өөх гээд шүү дээ. Яг тэглээгээд бурхан намайг яагаагүй. Зүгээр бурхан намайг яасан гэхээр би тухайн үед дуулуудаа аюул хүншдэг байсан. Ягаад ч бурхан намайг зүгээр дуулуудаар л явуулсан л. Тэгээ дуулуудыг уншиж байхад би надад юу ойлгуулсан гэхээр энэ Библи гэдэг зүйл чинь зүгээр амьдрал юм байна шүү дээ. Тэнд яг надтай адилхан нэг хүн өөлаад, дуулаад, унаад, босоод, гологдоод, цөхрөөд одоо юу гэдгийг айгаад, одоо эргэлзээд ингэ явж идэг юм шүү дээ. Зүр тэрийгэ бурхны өмнө Давид өөрөө хэлсэн баг тийм. Бурхан өргөдөг одоо гол юу өргөл юу юм гэх юм бол эмтэрсэн, гимшсэн зүрх юм аа. Зүгээр л чи бурхны өмнө очивол үнэнгээрээ бай. Үхмээр бай санагдаж байгаа. Зүгээр бурхны өмнө шүү дээ. Гэхдээ хүнд бол яриад хэлэхгүй байх тийм. Тэр үед бурхан үнэн харилцааг хүсдэг. Яг бид нар гэдэгтэй тэргүй мэдчихэж байгаа. Бид нар яг хүнийг бол хуурж болно. Одоо ингээ хажуудаа сууж байгаа нэг юм гачи ингээ дотроо боцсон судлаа нэг сайн аа болно магадгүй тий. Хүмүүс тэгэл явж л байгаа. Харин бурхны өмнөөс тэгмээргүй. Бурхан бол тэрийг мэдчихэж байгаа. Тийм учраас зүгээр бурхны өмнө би энэ хүнийг үхээсэй гэж бодож байна. Би амьдрмааргүй. Би тэнд эргэлзэж чинь. Энэ үед эзэн энэ үнэн харилцаан дотор бид нарыг засаж залруулж явдаг юм байна гэж. Яг өнөөдөр зүгээр миний товчхон хуваалцахыг хүссэн зүйл нь юу вэ гэвэл эзэн бол зүгээр нэг тийм шилэн хоргонд байдаг тий. Нэг тийм гоё гэлцэл болчихсон. Тэгээд нэг юм холхноос ингээд нэг харилцдаг зүйл биш. Тэр бидний амьдрал донд хэрвээ бид нар яг эзэн дотор тэр амьдралынхаа ямар ч үйл эзэнтэй хэрвээ хамт алхаад тэрнтэй дотор хорогдож чадаж гэмийн тэр бидний бүх цаг үе хамт байж биднийг ингэж нэгүүлсэж босгодог юм а гэдгийг бид нар ойлгосоо гэж байна. Давидын ер нь амьдралыг ингээд сайн харах юм бол тийм сайхан амьдрал байсангүй. Тэр хүн цүлд 2 удаа нэг нь 10 жил энэ үйл явдал нэг жил гарсан үргэлжилсэн. Нэг жил гарсан. Тэр хүн цүлд амьдэрсэн баг шүү дээ. Хөрхийн 70 гаруй настай. Тэгж яхад тэр хүний хорогдсон ганц газар нь юу вэ гэвэл эзэн байсан баг. Эзэн бүх зүйлээ өргөөд бүхэн бүх зүйлээ хийгээд явж байгаа. Тэмээдгүй одоо бид нар юу туулж аваад бид нар бол би мэдэхгүй. Одоо ингээл фэйсбүүк дээр зарим хүмүүсийн зургийг харахаар ингээд дандаа нэг жаргалтай болдог. Тэглээгээд тэр жаргаад байгаа гэж би бол бодохгүй тий. Хүн болгон мэдгүй шүн унтж байгаа унтсан эсгийг мэдэхгүй. Тэр хүн амиа хорлмаар санагдаа явж байгаа юу эсвэл амьдрал нь утгагүй болоо явж байгаа юу бүм. Хорогдох газар хайгаа явж байгаа юу? Хинч ойлгохгүй юм шиг болоо явж байгаа юу бүм. Хэрвээ тийм хүмүүс байгаа бол хэрвээ тийм юмыг туулж яваа бол нэг л юм хэлмээр. Эзнийг Давидын дуулж байгаа. Эзэн миний эзнийг хорогдох газараа болгосон хүн. Ерөөлтэй гэж хэлсэн баг. Амен. Тэгэхээр бүгдээрээ ямар ч үед зүгээр Бурхны өмнө очиад гомдол, өөл. Тэр эзэн бол ямар ч хэсэн босох. Өнөөдөр би энд ингээд аимшиггүйгээр зогсоод ингээд лаг сүртэй юм яриад байгаа нь би сайндаа биш. Би өөрийнхөө өсөр бол аль эзний тухайн үед тэгэл амьд сэрмээргүй байгаа. Тэгвэл эзнийг гомдлож, гомнсон тэр дууг юм нь эзэн сонсоод намайг баг-багаар босгосоор хагаад өнөөдөр би ингээд гэрчлээ зогсож байна. Би цаашдаа ч гэсэн гомдлсоор л байх. Амьдралынхаа туршид бурханд ингэсэнгүү, тэгсэнгүү намайг одоо энийг тэрэг. Тэгтээ тэгж гомдолж болдог, үнэн харилцаж болдог, эзний дотор хорогдож болдог, бурханд итгэсэндээ тийм бурхантай байгаадаа үргэлж талархдаг. Тэгээ харамсалтай миний тэр найз нас орсон л та. Би ямар ч найзтай сайн мэдээ яриад. Тэгээ дараа нь би очсон. Тэгээд яав чи юу болов гэж. Тэгээ чамагч одоо архинд ороод одоо тэгээд явцдаг юм биш байгаа даа гэж үзгүй чи яач. Гэхдээ яг найз нь буцаад тий тухайн үед бол Библийг их уншсан. Одоо Библийг уншиж ирсэн шалтгаан нь бурханд итгэсэндээ биш зүгээр яг энэ яач юу? Би юун дээр алдчих вэхээс энэ бурхан юм байна уу гэж уншиж явах үед эзэн намайг идгээж босгосон. Тэгээ найзтай хэлээд тэгээ би ямар ч найзтай нэг сайн мэдээ яриад тэгээд яасны дараа нь харин нөгөө юу яатсан л өнгөрцөн. Тэмээдгүй одоо ямар хичнээн олон хүн өнгөрч байгааг мэдхгүй. Гэхдээ
итгэгч бид ч гэсэн хүнд хэцүүг туулж байгаа мөртлөө амиа хорлсон итгэгч гэж Библи амныг сонсож байгаагүй. Гол шалтгаан нь юу вэ гэвэл биднэрт хорогддог эзэн байна. Гомдолж болдог, тий? Эзэн дотор зогсдог. Тийм учраас бүгдээрээ эзнийг үргэлж өөрийнхөө хорогдох газар болгож, хэрвээ хэн ч ойлгохгүй, хүн болгон чамайг бүүлээдээд бүх юмаа алдаад үхмээр санагдсан байгаа бол эзэн рүү очих гомдлоосоо, эзний өмнө суугаад, уйлаад ингээсэй гэж хүсэж байна. Эзэн бол тайвшруулагч, тэр бол нэгүсдэг бурхан. Яагаад бүгд хамтдаа эзний өмнө нэрээ товчхон байд дуусгаад залбирцгаая гэж бодож байна. За тэгээд манай онлайнаар сонсож байгаа хүмүүс байгаа бол хэрвээ тийм бол манай чуулганд ирээсэй. Эсвэл эзний өмнө яг очиосоо гэж хүсэж байна. Бүх зүйлээ аваад эзнийг хорогдох газараа болгоод. Давидыг босгосон тэр бурхан, Давидын нулимсыг босгосон тэр бурхан өчүүхэн намайг ч гэсэндээ тийм хэцүү байдал үхмээр санагдаад, алхинд ормоор санагдаад хэцүү болоо явж байхад босгосон тэр бурхан одоо ч гэсэн байга амьд байгаа. Тэгээ бүгд хамтдаа эзнийг залбирцгаая. Хорогдох хад болсон эзэн минь. Таныг Давид хорогдох хад гэж хэлэхдээ зүгээр нэг шүлэг яруу найргийн гоё үг болгож хэлээгүй юм аа. Тэр бол амьдралын туршид үхлээс айж нуугдж явахтай. Амиа аврах гэж нүцгэн шалдан зүхтэж явахтай. Таны дотор хорогдож тэр бүхнийг давсан учраас үнэхээр таны өмнө гомдлох бүх зүйлээ тавьж тэр болгоны дотор та тэрнийг босгосон учраас тэгж хэлсэн юм аа. Та намайг ч гэсэндээ хүмүүс блоклоод намайг чи бол аимшигын амтэн гэж хэлэх үед би таны өмнө бүх зүйлээ өргөөд гомдлох үед та намайг сонсоод яг одоо энд ингээд зогсох ийм боломжтой болгосон учраас танд талархлыг өргөж байна. Тэгээ бурхан минь хүмүүс юу өөрч одоо яаж туулж авах мэдэхгүй. Харин бурхан минь та хүн нэг бүрийг итгэгчдийг тэр таныг мэдгүй байгаа хүмүүсийг ч гэсэндээ та өөрлөгөө дуутахдаа таны дотор хорогдож болдог хорогдох хад гэдэг утгаар нь таныг таньж мэдээсэй гэж гуйж. Танд бүх алдрыг өршөндөө Монголд одоо ирчүүд маш амиа хорлож байна гэж. Бурхан тэр хүмүүс таны сайн мэдээ хүрээсэй. Тэр ирчүүд таныг хорогдох газраа болгоод алхинд орлоггүйгээр амиа хорлолгүйгээр эзэн таны дотор Давид шиг босох болтугай гэж гуйж. Манай чуулган ч гэсэн тийм ерөөлийн сууг байх болтугай. Танд бүх алдрыг өргөж эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.